За сайхан амарсан. Амараад. За юун дээр явчихлаа. Болсон байх шүү дээ. За харин нэг залуу маань явчлаа. Ажил гараад. За юу айлдаж байлаа та. За нөгөө хүүхдүүдэд 7 хавар хүртэл ерөнхийдөө тийм сургамжаар сурч ирсэн гээд. Тэгэхээр 3 нас хүрэхээр энэ хүүгүүдийг нөгөө бүх дайхыг үргээгээд тий. Одоо мөнжин толгойтой болгоно. Ивэр үлдээ үлдээ. Охтууд дээр хөвчлэн ифэр үлдээдэг бол хүүгүүд дээр энэ хөхөл үлдээгээд байдаг. Ухамжтай юу? Айлж нүүдэлчдийн донд нэг юм яс байна. Тэр охтын иврийг 4 үлдээх үү, 6 үлдээх үгээ. Энэ 100 цаа өсвөлдээх үү гэдэг байдаг. Охтуудын дээр жоохон чамаархдаг. Хүүгүүд дээр бол бүгд л хөхөлтэй болж. Бүрэн авсан ч бас болно тийм ээ. Үгүй. Бүрэн иргэн авахгүй. Бүрэн авдаггүй. Яг л өмнө насны иэл гэж байдаг. Эмэгтэй хүн дээр өмнөх насны иэл нийлүү гүн гэж үздэг бол хүүгүүд дээр бол дайчин шинжтэй л байвал болно гэж үздэг учраас зөвхөн хөхөл үлдээдэг. Ухамжтай юу? Ухамжтай. За тэгээд хүүхдүүдийн маань үсэн ургаж яадаг эдийн хугацаанд. Хөхлийг бол байнга хүүгүүд дээр засаж сэргээж байдаг бол хойд ус нь бол ингэж ургаж эхэлнэ. 7 хавар хүртэл. Тэгээд 7 хавар хүрээд ирэхэд хүс сүсээг 70 мөрлөө хүрээд ирдэ үснэ. Ургаад. За тэр 70 руу хүрсэн үсийг анх удаага бооно 7 насны шинжээгээр сүлжин тийм ээ. Одоо сүлжин. Зулаа хэсгийг нь одоо нутаг нүсгийн нэг ясаар нь зулаа хэсгийг нь аваад за жишээ нь жадран жүрхэн гэнэгс гэх ухсаа бол энэ орой ус авахгүйгээр зөвхөн энэ юу гэдэг вүлээ. Одоо монгол хэлээ мартчих яана. Чамтай маазаасаар агаад монгол хэлээ мартчих бай. Биш ээ. Энэ бүс. Хажуу тал. Зулаа магна одоо хажуу тал. Санчигны юу? Санчиг биш те жоохон дайталт нь. Заадал. Заадал үсийг нь авчихдаг. Ухамжтай хажуу заадлууд авчихна. Манай хяда борж байгааныхан бол орой зулаа ус авна. Хөхлөө авчихна шүү дээ. Үгүй хөхлийг үлдээгээд орой усыг зулаа авах нь тий. Орой зулаа. Нарны гэл мөн хүүхдэн бошгоо хүлээн аваж гэрлэг тархин цэлмэж байх уу. Бэлгээр ингэж орой уснууд авнаа. Хэрээдлөө бол ингэж ус авахгүй цааш өсөөнөр болдог. Ухамжтай юу. За тэгээд хүүгүүд маань анх удаага үсээ шүлжиж эхэлнэ. За ухамжтай юу. За тэгтээ ямар ч хүүхэд одоо төрийн албанд мордохоос өмнө бол дан шүлжээтэй байдаг. Хоёр тал руугаа. За ухамжтай юу. Ухамжтай ингээд төрийн алба хашаад ирэхээр нөгөө үсний үзүүрийг олон ширхэг болгож ямар одоо үйл хэрэглэгч хүн бэ гэдгээ таних тэмдэг буюу албаны тэмдэгээ зөвлөж эхэлнэ. Тийм байна. Тэр чинь зарим томоор сүлжсэн, зарим жижигээр олон сүлжээд багцлсан янз бүрийн зураг байдаг шүү дээ. Хүмүүсийн зурсан зураг гарч байгаа. Тэр бол одоо энэ хүн бол төрийн өмнө хариуцлага хүлээсэн хүн гэж үзэж байгаа. Дан шүлжих юм бол энэ бол ард хүн байна. Төрийн өмнө хэмтийн үйлдэл байна л гэсэн утгатай бол. Ухамжтай юу? Ухамжтай. Олон нарийн сүлжсэн байхаараа төрийн үйлдэл байх нь уу? Төрийн үйл рүүгээ ойртоод ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл тодорхой алба тушаал эрхлэгч болоод ирж байгаа юм. Ухамжтай. Үсний үзүүрийг охин шиг сул үлдээвэл. Үзүүр шиг нөө? Эрэгтэй хүн үс үзүүр сул үлдээх юм бол энэ үнчний тэмдэг болоод ирдэг. Гэхдээ хөвгүүд бол ерөнхийдөө энэ шанаанаас юм уу араа шилнээс ч юм уу нэг ганц нарийнхан юм туг ус шүлжээд эцэггүйгээ тэмдэглэдэг. Охно. Тухайн үед яхаа одоо тэгэхээр ч бид нар шиг одоо нарийн бүртгэл байгаагүй болохоор энэ тийг заавалчгүй. Үгүй. Энэ болохоор нөгөө хуйлтай хамаатай юм. Ягаад гэвэл хөвгүүнийхэн өмнө бүрэн хариуцлага эцэг үүрдэг. Нутаг хамгааны бүрэн хариуцлага хүлээдэг. Гэтэл өргөсөн хүүхдийг бид нар чинь инэрлийн сэтгэлээр авч байгаач өнөө хүүхдээ нөгөө бүрэн ёсжүүлж чаддаггүй алдах юм бол охирол үүрэхгүй гэсэн утгатай юм. Тийм байна. Ухамжтай. Тэгэхээр нөгөө өсөж байгаа хүүхэд маань өргөсөн эцэг ихтэй төвөг болохгүй гэж байгаа юм.
ухамжтай юу. Ингэж нөгөө давхар хоёр талдаа орон зай үүсгэж одоо ёс зүй үүсгэж байгаа соёл юм л да. Харилцаа хариуцлага үүсгэж юм л да. Тэгэн гэсэн үг. Ухамжтай юу. Ухамжтай. За тэгээд ерөнхийдөө сул гизэгтэн буюу юм нэг туг шүлжээс үстэн гим хийх юм бол бас төрийн бодолгоор хөнгөн байвал хөнгөл одоо ялаас хэлтрүүлэх нь их байдаг. Яг л эцэг эхийн ёс зүйгээс холдоо байгаа юм да. Тийм өргөсөн эцэг ихтэй тасаагүй юм да гихчлэн ялаас хөнгөлөх нь байна. Мэдээж хүн амны хэрэг төрийн одоо нууц явдал задлсан хэрэг дээр бол хатуу тийм маш хатуу. Хинч байсан хатуу шийдвэрнэ. Ухамжтай. За тэгээд энэ одоо нөгөө нийгмийн өмнө ямар хариуцлага хүлээж байгаа юм гэдэг нь үсэн дээр нэлээ. Ухамжтай юу? Ухамжтай. Мөнх тэнгэрийн орон зайд оройгоо үлдээ гэхэд төрийнхөө өмнө одоо хар гэзгээ үлдээж байгаа юм яс юм аа. Ойлголоо. Ухамжтай юу? 7 хавартаагаас ингэж төрийн ёс зүйн анхны алхамууд эхлэх нэ. За 7 хавартаагаас дээш. За. Ухахна. Ухсан. За гэтэл нөгөө хөвүүдийн зулаан ус авчхаар ургаж эхлэн шүү дээ. Тэгнь. Тэгэхээр тэрийг их нэртэй болтол нь ургуулт. 7 хавартаа л нь авчаад зулаан усыг. Тэгэхээр чинь дээшээгээ сөөсийгээд ингээд босоод ирнэ дээ. Ургаад. Ойлгоно. Тийм ээ. За эднэрийгээ манай өөрсдөө гойж чимэж босгож ингээд тослно. За. Панк болгоно. Тэрийг нь би ойлгохгүй байгаа. Дарахын дараа босгол явах юм байна. Шүлжин. Зарим нь тэн дээр бүр юм бүгж мөгж хийнэ гэх. Бас айлгүй юм байгаа шүү тэр сүүл насныханд чинь. Ухамжтай. Ерөнхийдөө 13 хавар хүрэхэд альцгийн атханд ороод ирдэг байхгүй. Тэгээ зэрэг атг үсэй чинь одоо нөгөө им үзээгүй ирийн үсгэт юм шүү дээ. Охохно. Ир биеэрээ. Дам биеэрээ. За тэгээд энэ заримдаа 25 настай хүн дээрч байна. Өөрөөр охин үзээгүй гэд. Мэ гараад ирэх нь тий. Тэгэхээр ийм одоо нэг орой өстэй хөвгүүдий чинь огт нь харах нэ дээ. Тийм байна. Энэ чинь ханиггүй байсан юм байна. Гэргийгүй юм байна. Гэргийлэх юмсан гэд таних тэмдэг болоо явж чаддаг байхгүй юу? Тийм байна. Ухамжтай юу? Ухамжтай. За гэргийтэй хүн өргөлж орой цэмбгэр явах ёстой. Боёо одоо мөх гэрлийн тийм иээлээ. Энэ гэр бүл өр хүүхдийнхээ өмнө их юмрхийн өмнө хариуцлага хүлээж өргөж тархийг цэлмүүлж явахын тулд одоо сайхан цэвэрхэн цэвэр аваад засч ерөөсөө тэнд ширхэг босоо өсвөлтэйхгүйгээр авч явдаг. Тэрийг мэддэг хүн маань гэргий. Тийм байна. Өөрөөр хэлбэл толгой мэдэх хамжаарахтай боллоо гэсэн үг шүү дээ. Тийм тэгээд чи одоо гэргийгээр янзлуулж болно шүү дээ сүлжүүлээ. Түүнээс саамаг одоо хүнд толгой тархинд хөрвүүлээд иж болохгүй үстэй тийм. Нэг бол ээжээр хөргүүлнэ, эсвэл эцгээр хөргүүлнэ, эсвэл гэргийгээр хөргүүлнэ. Тэгэхээр чи бас гэргий ямар хуу халамжтай байна гэдэг чи бас харагдах юм шүү дээ. Тэр үсэн дээр харагддаг. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүнээр толгойгоо мэдүүлсэн эр хүн чинь толгойгоо буюу үсээ мэдүүлсэн эр хүн чинь хачин ганган загвартай. Та нарынхаа загвар гэдэг шүү дээ. Тийм. Шүлжээтэй толгой явна шүү дээ. Тийм. Ойлгоно уу? Тийм байна. Одоо магтууштай гэх юм бол манай гоо Монголагийн гэргий бүр тэр үсийг бол юу луу цаашаа болтол шүлждэг байхгүй юу. Тийм тэгээд бас бүсгүүчүүд нь ч юм уу охид түүхнүүд нь хараад за энэ бол гэргийтэй юм байна гэдгийг бас ойлгож ойлгох нь шүү дээ. Төдий чинь энэ чамын шүлжмэлтэй толгой явж байл төдий чинь сайн гэргийтэй шинж байхгүй юу. Өөрөөр хэлбэл суусан гэсэн үг байна. Гоо тэр үсчинтэй биш. Үсчинтэйдээ биш. Өөрөөр хэлбэл бусдын нүднээс нөхрөө харамлж байгаа үйл байхгүй тэр чинь. Өөрөөр хэлбэл зүгээр нэг горомсон шүлжээ хийгээд явж байгаа байв. За энэ ч олон бас хатад маттай хүмүүс байгаа шүү. Тэд чинь хамжилцаад хоёулаа цогтой илүүгоо шүлжчих юм бас гарна шүү дээ тийм ээ. Тэгэхээр эр үүний толгойг засна нь бол харамлахын бэлэг тэмдэг шүү. Үсийг шүлжихдээ. Тэгэхээр чи нөгөө хувцсын энэ гоё эндүүд нь л гэдэг шиг л шүү дээ. Тийм ээ. Тэг нэг. Одоо хувцсын эндүүд нэ үрчлээгүй хувц сайн ирийн тэмдэг. Одоо яг хөтэ үрчлээ бол энэ одоо их нэргүүн бахтай тэргээ бодож болно шүү дээ бас. За. Яг тэрэн шиг бид нэр сэгсгэр толгойтой буюу үсний шүлжээ суларцсан байх юм бол за энэ нэг эргэжтэй хавиртай байна да гэхаар шүү.
Ажилгүй юм байна лээ. Охох. Яг муудалцсан байгаадсан байж бас болно шүү дээ, тийм ээ? Хүний л амьдрал. Түүний амьдрал хаяа аваачаад ингээд зулгаалуулаад сексиж явах өдр байлгүй яах вэ? Баригдсан шүү дээ. Энэ ихнэр Задлсан. тийм үү. Үсэн ингээд задарчихсан зайхан сул хөхөл унжицсан явж байгаа. За энэ чи хатна авирдчихжээ. Манай хүнийг хээрт нь хөөчж гээл. Бас шивэр авир байна шүү. Малгайтал явчих. Охомжтой. Охомжтой. Тэгэхээр чи гэр бүлийн одоо дотоодоор амьсгал баг төмөн зарлагдчих шүү дээ. Үснээс болоод. Төө бараг л. За ийм итгээд гинэнч гэмээр юм уу? Яс зүйтэй ээж юм уу? Нэг юм соёл байгаа. Тухайн үед бол ялчгүй байх хэвээр ёс заншил байсан байна. Тэгэхээр нөгөө нэг энэ эрийн гизгээс хараад их нэрийн авар ааш, урд чадавар ухаан тэн дээр одоо тоон бэлэгдэл гаргаж байгаа. Зэрэг нь тухайн хүний одоо гавл тархинд байгаа одоо бүрэг хариуцлага. Хайр инэрл. Тийм байна. Нөлөөлөгчийн орон зай бүгд илэрнэ шүү дээ. Охомжтой. Охомжтой. За тэгээд гайгүйхэн уран амттай болъё. Энэ гэзгэн дээр чинь гоё ганц юм боолт тавьж болно да. Богцунжуулна да. Ин чин болъё. Стан андаар гайхуулалт болно шүү. Өөрийнхөө ураар бишрүүлэгчд байдаг бол ур хөрхөөнүүд нь андаараа бас нөхөрлөөрөө бас чимэглэн шүү дээ. Тэгж болно. Жишгэд манай чарааха байна да. За. Гутал уралдаг очараас арьс ширэг айдаахан хэлбэр оруулдаг байхгүй юу. Тийм. Тэгээ би андаасаа гуйж өсний болт авал. Арьсан уу? Арьсан. Тэгээ 3 дэгээрээ би чинь төрийн багш хүн учраас юм 3-ын тоон ус бэлэгддэг. Тэрийгээ ингээд дарж юм хээтэй арьсан чимэг зүүн. Тэгээд энэний хийцийг угаасаа чараахаа гэх гэдэг мэддэг учраас энэ чиг чараахагийн андан юм байна. Арилж анамаа хийждэг. Нилээн дотн юм байна энэ төргээд бас чимээ өгч нь шүү. Чархаан хатгаар чинь тэгэл хоб базаа зууд юм шүү дээ. Одоо чархаагаас хоб авахгүй бол би чинь хаан хүрээгээр юу болоод байгааг мэдэхгүй алс газрын амт шүү дээ. Бид хоёр л ирүү өвдөг дэвсэлцэхгүй бол өөр надад хэн чимээ өгөх вэ? За бурлаа 7 хавраас дээш ярихаас нүүр нь бас нэг юм ярьчих гэж бодоод байна. Айл. Би нэг за 18 өстэй хата нэг бодол байдаг байсан. За Тэр хавьд ч юм уу. Байхтаа бас нөгөө онгоцны шахаа байсан болооч тэр юм уу гэл нэг их түүхээр омогчхон болгонд л байдаг шүү дээ Монгол. Тийм ээ. Тэгэл яг л нэг их түүх эзэн Чингис хаан тэр зүйлээр огшоол омогшоол явж исэн үе. Тэ нэг ийм бодол төрдөг байсан байхгүй юу? Нөгөө нэг Японы нэг л модон сэлийн барьчаал энэ бэлтгэл хийгээл нэг байдаг тийм байдаг байхгүй юу? Тэр бяхаа нэг сайн мэдэхгүй зүгээр нэг хальт харчаад нэг төрж исэн бодол нь болохоор бид нар чинь дэлхийн талыг эзлээ 200-300 жил дэлхийг засаглаж жисэн ард түмэн. Ялангуяа дайн байдны хөв дээр ярихаар чинь бараг цаг уурын бүх нөхцөлд байлдаж үтсэн хүмүүс болчиход байгаа байхгүй юу? Тайгад тал хээр, уул алтай бүсэд чиглэг оронд, халуун оронд гээл тийм ээ. 2 твд байлдаж үтсэн 2-3 твж дамж байлдаж исэн хүмүүс болчиход байгаа. Далаа тэнгис гээл. Тэгэхээр ийм их агуу дайны түүхтэй орон мөртлөө одоо ингээд энэ цаг үе дээр ирсэн чинь биднэрт сэлмийн урлаг гэсэн чинь жишээ нь юуч байхгүй. Одоо ингээд энэ их тэр байлдааны өөх соёл түүх нь юу ч ирээгүй байгаа байхгүй. Ослохгүй Монгол үндэсний бүхэл байгаа байхгүй. Тэгээ өөр юу ч байхгүй. Үндэсний хэв шинжтэй үндэсний бүх үндэсний бүх нь бол яг дунд бух ноолдоо энэ төргээд бас олон түүхтэй байж байгаа л хаягдаж хаягдаад бас л яг нэг юм нэг хэв шинжинд үлдчихэд байгаа байхгүй бид нар дээр. Яг ирчүүдийн хөвгөлдөг зүйлээс ерөөсөө л тэр л болчиход байгаа. Өөр одоо барыг сүүлийн залуучуудын ярьж байгаагаар болохоор үндэсний бүх ямар хэрэгтэй юм. Одоо энэ ч барыг одоо бүхэн баялаг бүтээхгүй одоо бүхэн сайл өгөхгүй энэ төргээл үг мөг гэртэл гарцсан байж байгаа жишээний нэг ийм асуудлууд бас үүсэж байна. Тэг яг тухайд ингэ бодогдож ирсэн болохоор тим юм зүйл байх хэвээр мэдээж байгаа тэр өөртөө гисэн арга техник хүмүүжүүлэх арга барил соёл бүх юм байсан байж таараа тэрийг бүр яг буцааж нэг дэлгэрүүлэх юмсан гэсний бодол өгдөг байсан. Тэгээд ямар хуу төсөөлтөй байсан бэ гэхээр ингээл яг одоо ингээл хүүхдийн сургалт гэдээ ярьж л дээ. Одоо бүр яг миний хар ухаанд бууж ирсэн болохоор ингээд нэг модон сэлэмтэй ч юм уу те нэг юм сургалт маягийн газартай эднэр байгаад
тэнд ингээд насны ангилалтай орж ирэхэд нь тэр өргөөгөр хүүхд орж ирлээ. Дээлээ өмснө. Тэднүүд нь өөрсдийн гэсэн хуягтай байна. Өөрсдийн удбий магадгүй шүтэн бэлэг тэмдгэн цэлэн дээр, модон цэлэн дээр нь байна, хуйган дээр нь байна. Онцлог шин тэмдгүүд нь ингээд өөрсдийн хуягтайгаа байдаг. Давхар гаруулал өгч штэ. Тэгээ тэндээ ах дүү насныхаа ялгаагаар ингээд суудлаа эзэлдэг хин дөрвөж дуурах хэвээр ингээд нөгөө эр хүнд байх хэвээр монголчуудын тэр нөгөө жайгаас биш үү? Жуудаг. Жайгаас тэр бүгдийг нэг юм газар зогслоосон. Тим газар хин нэгэн хийвэл ямар гоё юм бэ? Тэгээд нөгөө нэг сэлмийн урлаг бүх юмаа судалчаа тэднэртэй хийдэг. Тэгээд тэднэрээ хэлцдэг. Одоо нэгс тийм л сургалтын газар гэх юм одоо юу гэх юм. Тийм зүйл байвал ямар гоё юм бэ гэж санагддаг байсан. За ерөнхийдөө дууллаа. За манайд яг тийм нэг суурин уучраас нэг байрсан сургууль бол байхгүй. Гэхдээ улирлын хомрог аваад бол сургалтын гол одоо учир зөв байлаа шүү дээ. За жишээ нь би өөрөөр жишээж авъя. Миний хомрог ав бол намрын улирлд болдог. Би мөлхөөлийн ухаанд жадны ухаанд хөвгүүдийг сургадаг. Хүсвэл өгтүүд нөгөө ойлгохгүй гэд ирээвэл бас сургаж чана. Мөлхүүлд жаданд. Энэ хоёр тусдаа сургалт. Тэгэхэд энэ хомрог ав гэдэг нэрийн дор нэг сарын сургалт тасралтгүй үргэлжилдэг. Өрх гэрээсээ хол байна гэсэн үг. Ухамжтай юу. За энэ дээр нэг зүрхний учиртай хүүхдүүд байдаг да. Тий. Одоо аим хай хулжин зүрхний багтаамж муутай, гүүж харайхтай, барагтай. Ер нь тийм хүүхдүүдийг дагнан авдаг. Мөлхүүлд. Яагаад гэвэл төрөлхийн аим хай байна гэдэг бол мөлхүүл хүнд мөн чанар байхгүй юу? Яагаад? Ягаад бол мөлхүүл хүн байлтахаас илүү тагнах шанчтай. Хулжиж байгаа хүн өөрийгөө сайн нуудаг гэдэг зүйг гарч ирдэг. Тийм байна. Нөгөөдөөр жадчин хөхөд бол илүү цөслөн байх шаардлагатай. Тийм үү? Өөрөөс өндрөөс имээдэггүй байх шаардлагатай. Ухамжтай. Тийм ч учраас нөгөө манай хобилээ дааган жинжин ирээдв. Тэр надад дээр жадчингаар ирэж. Нөгөө сониуч учраас би зүгээр нэг бүрэн мөлхөөлөө сургаагүй ч гэсэндээ нэг авч явж анх үз үрийг нь үзүүлсэн. Яг эцэг нь бол хүсэхтэй энэ цослон хөөхд байгаамаа. Тийм үү. Өөрөөс өндрөөс имээдэггүй маа. Өвчиж байгаад өвхүйдээ чи нэг ухаан заагаад ах гээд би жад сургаж эхэлсэн түүхтэй байдаг. Тэгэхээр энэ бол надад манай гэрт тэр хүүхдийг нэг сар орчим амьдруулсан гэсэн үг. Ухамжтай юу. Эрэхтэй 3 төлөг авчирдаг. 2 нь хүүхдийн эдэш нэг нь багшийн хөдөлмөр их байхгүй юу. 3 төлөгч яхад хойд бас өндөр ханш баха. Хойд дундаж ханш шүү. Дундаж. Хямт ханш биш. Нэг төлөвний багш нар байдаг. Тэгэхээр хүүхэд үлдчихдэг юм л да. Тийм. Би бол танд нөгөө ихсэн болоод манай альч хүүхэд сурж байгаа учраас зайлэлийг нөлдөөхгүй тулд хамгийн боломжит байдлаар нь одоо ханш тогтоход 3 төлөг гарч байсан. Мэдээж надаас дэшиг 8 төлөгтний багш бол байгаа. Тэр бол зүрхэн лүүгээ байгаа. Нөгөө богоо мухлан эцэг энэ төр гэдэг өндөр төлбөрт багш нар байгаа шүү дээ. Идэр цагтаа жанжин байгаад тийм үү. Алтан сах халтуудыг зулгааж байсан нөхдүүд бол илүү өндөр ханштай. Би яах вэ нэг юм уу? Дайны тоосонцол царайлсан амтан бол нэг тийм сургадаг бай. За энд сургалтыг чи өнөө үед одоо өрн амьдрал зохицуулбал яадаг болоо гэж бодоод байна гэж би ухаглав. Тий. Ухамжтай юу? Нэг үндсэн тийм. Би бол илд заахгүй. Илд заадаггүй. Манай нэг үдэс дотор илд чинь ховор. Төрөлхийн илдтэй хүүхдүүдийг бол би бүр ханшийг нь зодож байгаад хамгийн сайн багшаар сургадаг. Их бүжих эвтэй хөвүүд байна да. Ялангуяа 70 их томтой. Хүзөөсөрөө их суулттай. Шилэн хүзүүнийхээ ард талд хараацаатай хөвгүүдийг бүр илдээр сургацсан дээр байдаг. Аминдаа толбол жад ард тулхан дээр. Ягаад гэвэл би хулчхар хүүхдүүд дээр хөвчлэн сургалт явуулдаг гэж хэллээ шүү дээ. Тэд нэр маань хүний нүдлөө цогшоож харддаггүй амьтад ирээд. Амьд үлдэхийн төлөө, амьдрахын төлөө,
цаашлаад өршөөж энергийн төлөө өвчүүд илгээхийн төлөө жадаар тулж эхэлнэ. Өөрөөр хэлбэл өөрөөсөө дэлэн урт гартаа байж сурна гэсэн үг шүү дээ. Тий. Ухамжтай юу? Өөрөөсөө тохоо урт гартаа болж сурна гэдэг бол ил дагсах. Өөрөөсөө дэлэн урт гартаа байж сурахыг жад дагсах гэж хэлж байгаа юм. Жатан дээр бол харван одоо нөгөө танай канашин дээр гардаг шиг эргэлдүүлээл байдаг зүйлээ бол зөвхөн наадмаар үзэгдэл. Тэгнэ. Өөрөөр хэлбэл охин эргүүлэхэд тэр эргэлдүүлэгч хэрэгтэй. Ягаад гэвэл Сэртэй харагдана. гар хороос харвооны хөдөлгөөнөө хэр их хөгжсөн нь гар болох хэрэгтэй. Яг дайн дээр бол тулгуурын ухаан нь байдаг. Өөрөөр хэл ямар газар тулаж хэдийн өнцгөр буулгаж тийм үү хэр хүчээр түлхэх үг хичээлэг илүү мэдрэмж шаардсан асуудал байна. Тэгнэ. Ухамжтай юу? Тэр эргэлдүүлдэг чинь бод өөрөө сурдаг зүйл. Гартаа дасаад ирэхээр гоё харагдахын төлөө мэдээж тэр гоолууч юм байна. Охид хүүхнүүдээ нэг хүнтэй байлдаж цус садруулж харуулахгүй юм чинь эргүүлдүүл суурхаас өөр яах вэ? За Монгол тулаан бол хөл их бага оролцдог тулааны урлаг. Голчин морин дээрээс явган байсан ч гэсэн тулгуураас байлддаг учраас зогсон газараасаа байлддаг учраас. Тийм учраас маш цөөхөн хөлөөр өшгөлдөг нөхдүүд байдаг. Ойлгож байна. Тэд нэрээ бүр гутлынхаа хоншоордоо дэгэ мэгэ хийж агаад хүний гавал тас ушиглана л дээ. Гэхдээ тэр нь ерөнхийдөө жадран хавцаал, жигүүрээ тавьцаал нэг хэдэн хөвгүүд байдаг. Өөрөөсөө төрж гарсан гэсэн үг шүү дээ. Ойлгоно? Яг ингэж өшгөл гэдэг эрдэм байхгүй. Шулуухандаа л байхгүйгээ хэлсэн дээр. Тийм бай. Тулгуур аваад зоох, жадалах, эргүүлэх, огтлох, тасцах, хэрчих гэдгийг бол хийнэ. Хийж сургадаг. За тэгээд хоолны мах хэрчээ сурцсан хөөхд илтрүү болдог. Өөрөөр хэлбэл хутганы уртыг үлд болгоод, илд болгоод уртсгаж болдог. Тэгээд яг эцэг ингэж сургадаг байхгүй илтийг. Эхлээд ир гэдэг зүйлийг мэдэрнэ гэж би багтны хэлсэн дээ. Тий. Тэгэхээр илтийг бас хоолнд ашиглана. Тэгэхээр эцэг нь ингээд илтний үзүүр хавцаа. Яг энэ ирийг оролцуулаад өөр газар цус тас үсгэхгүйгээр хоолны мах бэлтгээдэг гэдэг. Гэл нэг ахуйтайгаа уян шүү дээ. Тийм бай. Ойлгоно. За тэгээд хоёр илд барьж ягаад сэр хөвчүүл. Нэгээр салгана шүү. Хоньны сэр. Чадах уу? Хоёр хил дээр үү? Хоёр хил дээр чи одоо ингээд сэрний яс байгаа шүү дээ. Нурууны юм уу? Одоо сэрний яс. Бид нар махын одоо ингээд хоолндоо хэрэглэх гээд ясад ингээд босоогоор нь гаргаад хүзүүнээс нь оосорлоод гаргаад босгоод ирнэ шүү дээ. Тэрийг ингээд хоёр хилд барьж ягаад хөвгүүдээр ингээд нэгээр нь салгуулдаг байхгүй. Ясных нь үеэр. Гар орохгүй хоёр хил дээрээ ингэж салгах нь. Тэгээ хоёрхан хил дээр салгана. За ингэж элдний явахын эхэлдэг. Өөрөөхөдөө 13 хавартаагаас эхэлдэг. Тэр хоёр ясны заагийг ил дээр баримжаагаар хэр гэж хэр одоо хөшиж одоо салгах уу гэдэг. Тэгээд ингээд тэр ясыг яс болгоны нэг жарна. Сэрийг нь, хавиргыг нь, өвчөөг нь нөгөө мөгөөснийх нь орон цагаар салгана. Тийм байна. Ерөнхийдөө бол тэгэхээр сургалт нь дандаа ахуйтайгаа уяал холбоод явчихдаг гэсэн биш үү тий. Тэгэл яг үе нийтээр нь ангийн үе юм би. За тэн дээр бол нөгөө хөдөлгөөнд бэлтгэл ирнэ. Эхлээд нөгөө зэвсгэндээ дасгах байгаа учраас тэгээд ерөнхийдөө хэлхээтэй богийн, бодын яс салгуулна. За ингээд илтийг тийм үү одоо нөгөө нэг мөрөндөө мэдрээд ирэхээр. За одоо нөгөө гүйж байгаа тариаж байгаа гэдэг чи ирнэ дээ. Түүнээс одоо нөгөө танайхаа шиг яа дүг гэж зохиод байхгүй. Гарыг хийс авахгүй. Гар хийс авах чинь эрдэм унгаадаг зүйл. Хийтэй болно тий. Хийтэй болно. Дээрээс нь шөрмөс сонно, буруу хөгжин, мөрөм өччин алдаа үүсгэн. Тийм учраас эхлээд жижиг мэдрэмжийг нь зэвсгэнд сургадаг. Жадчин хөвгүүдийг ч гэсэн тэгэж сэр салгуулна л да. За тэгээд хамгийн одоо сүүлд одоо нэг хээр авч явах хүүхдүүдийг бол амаа үзүү, ахтан үзүү, хоёр жадаар салгачдаг, хоёр сэлмээр салгачдаг хүүхдийг л
авч явна да. Тэгэхээр хэр наривчлалтай ингэж сэлэмтэй ноцолдох нь. Хайч хэлэх нь. Ойлгоно уу? Тийм би ер нь нарийн л ажил яаж ижил. За тэгээд Тийм шүү дээ. богийн будын одоо хэлхээ нуруу ясыг салгаа сурцсан хүн ямар шүү их одоо биеийн хэлэм сурцсан байх вэ? Өөрөөр хэлбэл зооцсон илдээ хааш нь хөдлөхөө мэддэг байхгүй. Ер нь бол яг илдээ баг гар шиг л мэдрэх шаардлага үүснэ шүү дээ. За энэний дараа далаалтууд эхэлнэ. Одоо тэгж их одоо нөгөө ясны завсраар элдний үзүүр чиг ир хаагуур байгааг мэдрээс урдсны дараа далаалтууд шидэлтүүд эхэлдэг. Ухах нь. Ухаж байна. Одоо яг одоо нөгөө хүч өгөх. Тийм яг завчилт Ур өгөх биш хүч өгөх завчилтууд чинь сургалтаар орж ирнэ. Энэ хүрэхэд хүүхдүүд нэг 15 хавар буюу анхны дайны орон зайлуу ороод ирж игдэг. Хүч өгөх бол их амархан. Угаасаа дугаашдаж тийм үү. Соёолон өгзарж байгаа хөвгүүд бол тэр хүч өгөх шиг амархан юу байх вэ? Тий. Бас гарын чангарцсан л байж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр нэг сургалт нь нөгөөхийнх нь нөхөөс учраас тэр элдний далаалтлуу бол бараг л өөрөө төрлөөрөө ороод ирнэ. Нөгөө яг ил дээр нөгөөтэйгөр тэгээд яаж яс тоолоо сурцсан хүүхэд байна шүү дээ. Хаана тас цавчиж болох нөгөө эдэн дээрээ мэдэрчтэй. Ухамжтай яа. ухамжтай. Тэр чинь яг хүн шиг ингээ босоож ихтэн өргөж өгөж байгаад өвчүүлээд байгаа шүү дээ. Тий яар зоог нь харуулж байгаа тий. Тэгээ ёо мах ясын салгана. Дараад нь яс ясаар нь салгана. Тэгээд хоолныхаа мохыг бэлтүүлэх зураал тэр элдээ чинь, жадээ чинь бэлтгэж ихдэг. Бахны хөдөлгөгчдийн ийм ажил хийвэл болох юм байна. Үзэлгээд ингэ тавьсан байдаг шүү дээ. Эхлээд яг хэрзгээр ясан дээр дараад нь бүр махтай Тэгээ шулуулна шүү дээ мах юм. шулаан дээр нь тийм үү сүүлд нь бүр ингээд газар арьс өвчлөлтөөс дотоошоо шулаанаас яснаас нэг чихрэлүүгээ оруулж ингээл гарын дадуулаад байдаг. Өөрөөр хэлбэл байнгын өргөлттэй тэр жад элдий чинь мэдэрж байгаа хүүхэд өөрийнхөө оюунд тэр ураа бүтээдэг. Ойлгоно? Ойлгож байна. Тэгэхээр одоогийн нөхцөл байдал дээр одоо тэр зэргийн бэлтгэлийг ч юм уу хүүхдүүдийг тиймэрхүү сургалт хийх юм Мах бэлтгэлийн газартай л хамтарч ийх байх та. Тэгж яг махан дээр биш их те. Гэтэ яг зүгээр тийм нарийн мэдрэмжийг хөгжүүлэх өөр ямар аргачлалууд байж болно шүү дээ. Гэхдээ хүүхэд бол бидний хэрэглэх гэдэг шүү дээ. Одоо хаана хэрэглэх вэ? Уг тэр чинь яг ёс ийм зүйн үсэгдэг л дээ. заавч хэрэглэх гэж байхад тэр чинь тэгээ бас нэг хүмүүжлүүд орж ирнэ шүү дээ. Давхар мэдрэмжүүд анхаарал төвлөрөлт. За бас нэг цэргийн бэлтгэлийн тухай яриа. 7 хавартай хүүхд дээрээ л буцаад очие. Тэд нарыг анх зэрэгт унаж сургадаг. Эхлээд явганаас өнкрүүлнэ. Дараа нь нарноос унгана. Сүүлдээ бүр нөгөө 3 алдаас 5 алдын өндөр байдаг харваачийн цамхаг үдээдэг да. Тийм үү? Алсын ширтээч үдээдэг да. Тэндээс өсрүүлнэ шүү дээ. Зөв унжаа хамгийн бага бэртэлтэйгээр унахыг сургана. Хүмүүс бол босхийг сургадаг. Бид нар бол эсрэгээр нь унахыг сургана. Ягаад гэвэл зүхтааж байгаад ч морь хаяад өсөрчих. Тийм зэрэг зүрх бас зөв хөдөлгөөн хэрэгтэй. Зөв уналт хэрэгтэй. За тэгэхээр энийг өвлөөр хий. Одоо ингээд цасан дээр хүүхдүүдийг ингээд 7 хавартангуудыг игнүүлж чад. За өнкрөөрөө гэн. Нөгөөдөл чи ингээд толгоогоо гүдэсгээд урагшаага эхлээд унцаар. Баавга шиг ингээд тонхорох нь шүү дээ. Өнкрөөл байна. 20-од өнкөрөхөөр мөрийг харна. Цасан дээр буусан. Хөлийн тулгуураа хаана гүн тавьж байна. Дал нь хэрэг гүн цасан шигдэж байна. Ойлгож байна уу? Ойлгож байна. За өгзгөө яаж гүч байна. Ингээ биеийн бүтцийг харчаад тэр мөрнөөс нь одоо хөндийн хүчээр даралт өгж байгаа булчин хэр татаж сунарж байгааг харчаад тэндээс засаж эхлэндэ. За унахтаа өнкрөөдөө л гэж хүүхэд ойлгоод тавьч. Тэндээс яг тэр биеийн хилэмжин дээр нь ажилтдаг багш нар нь ахаад 10 өнкрөөлөх үү, ганц зүүн тал руу өнкрөөлөх үү, ганц баруун тал руу өнкрөөлөх үү, ухраа өнкрөлт хийлэх үү гэдгийг тэр өнкрөлтөөс ихээ судлах гэж. За эхлээл өвдгөлж байгаад өнкөрж байсан бол дараад нь цуугаагаас өнкөрнө. Дараад нь босоогоос өнкөрнө. Сүүлдээ тийм үү. Доороосоо нэг 2-3 төөртэй модноос өнкөрж эхэлнэ.
Гээ өндрийн нэмсээр байгаад үсэрч өнгөрч сурдаг. Тийм байна. Эцэст нь яг ийм өнхөрж байгаа хүүхдүүд байж таа. Анхны дайн буюу 14, 15 настай болоод ирэхэд зүгээр л хуруугаар толгоор аваад цаашаа хөлдөө босоо сурч чаддаг. Ойлгож байна уу? Ойлгож байна. Хуруугаар алгаар. Тийм. Газар одоо заавал тэгэж биеэр өнгөрөхгүйгээр тэр яг унаж байна гэдэг мэдрэмжэн дээрээ толгоор аваа сурч чаддаг. Гар хөлөө гэмтээхгүйгээр. Энэ бол бас их том эрдэм шүү. Манай ч хамгийн хэрэгтэй юм шүү. Энэ бол үргэлж аюултай амьдардаг. За ядаж дайнд явахгүй гэхэд морь малнаас унаж байдаг бид нарт бол. Тийм байна. Халтарч ундаг. Халтарч ундаг тий. Одоо манайч удаан болчих халтар шүү дээ. Энэ дээр тийм үү тэр зөв тулгуураа аваад хойшоогоо савж унвал урагшагаа савж унвал хажуунаас унвал гэдэг энэ гурван тохиолдол ирж байна. Тэр аюулаа биеэсээ зайлуулад сурчихдаг. Ухамжтай юу? Ухамжтай. За ингэж нэг төнгөр сургаж байгаа. Энэ чи тусдаа бэлтгэл байдаг. Ухамжтай юу? Тэгээ ялангуяа барай дүүтэй багш нар бол энэ өнгөрөлтүүдийг яг тулган хийдэг. Би бол хийлэгдэггүй. Би бол тулгуурын эрдэм суулгана. За дараагийнх нь багш нар юу хийдэг вэ гэхээр хит хитэн багш байх гэдэг. Яг нэрвшиж явсан. Нэг үлэнд чадна. За тэгээ унгаа сургаж явсан хүүхдүүдийг дараад нэ замжуулт сургадаг. Мөрөн дээр. За морин дээр ч явганаас ч. За эхлээ сайхан биелгээ биелүүлээ. Биелээл. Нурууны тийм үү тойргийн хөдөлгөөнд бэлдээл, нууц ширмсийн бэлдээл. Тэд нар чи нэг 3 сараас хагас жилээртэй биел. Дараа дэвэл дивгүүгээр агсаргаалал биелээл. За дараад нь биелгээний дундуур нь өвөл бэлтдэг гэж хэлж шít. Цас бүрэнгэлж байгаа шийддэг байхгүй. Булт. Нөгөө биелгээний хөдөлгөөн булт бол бүрэнгээ цаснаас бултна. Ойлгоно. За ингэж бултаж байтал угаасаа хавар болно. Тэгэнгүүт зөөлөн шороолоо шидэж эхэлнэ. Дараад нь чулуур шидэж эхэлнэ. Сүүлд нь харваж эхэлнэ. Гэл бултаа сургаж байна. Тэгээ харваны нумсмаас бултаж сурах нь тий. Өөрөөр хэлбэл нисэн ирж байгаа зүйлээс бие замжуулж сурна. Тэр чинь бас ядал ил зэлмнээс ч гэсэн жаднаас гисэн бас тэгж зайл нь шүү. Энийг сурсны дараа л тэр нөгөө ил дээр өвчлөлтж эхлэв шүү. Тийм байна. Ойлгоно. Бөө ажил юм байна. Тэгэл чинь их гайгуул ингээл явчихдаг гэсэн шүү. Ерөнхийдөө ахуй дундаал ингээл оруулаад яг уу цаг цагаа зохицуулаад тий. Яг энэ нэг өнгөрт сургах, замжид сурах гэдгийг чинь тэр 1000-ийн 1, 100-ийн 1 толгой хийждэг байхгүй. Өөрөөр хэлбэл ингээл 1000 айл өрхөд байгаа хүүхдүүдийг чуулуулж байгаа л нэг 3 нарт дундаа 3 өдөр дотор нэг хийгээд байдаг. Тэгээд за та тоглож явах зураа хийж хараа гэх. Дахиад шалгана. 3 хоног дотор шалгалт ороод ирээд байгаас хүүхдүүд бие даа сурдаг. Яг нэг заачаад давтахыг нь хүүхд хий. Шалгаад өсөж юу, юунаж юу гэдгийг нь багш нь хийгээд. Ухамжтай. Ухамжтай. За тэгээд жоохон хоцорсныгоо түүж аваад сурах чинь. Жоохон манлайлагч нарыгаа дагуултай болгоно. Гайл яваад байна. Ерөнхийдөө болж игэл бүхэл хүүхдээ нэг нь жорохгүйгээр сурвал. Тий, охин хүү ерөөсөө хамаагүй. Охин хүү тэр гуйлагчин өртөөчин ерөөсөө хамаагүй. Тэгээ хоёр эрдэнэт мөргүүдийн шийдвэрээс гадна энэ ч бас чухалтай ордог байсан байлгүй дээ тий. Янгал дайн тулаантай. Тэгээд заавал дайн тулаан дээр энэ эрдэм хэрэг болдог. Чи морь мал адгуулж байгаа. Тий. Замчих чинь өөрөө тийм хол газар давхихад ямар их хэрэгтэй эрдэм бэ? Тийм биз. Ядаж нурууны ясаа зөв амраагаад явчих. Холын давхилт хийх нь. Энд чи энгийн амьдралд хэрэг болж л байдаг шүү дээ. Нөгөө уур хийж байгаа хүн чинь нурууны хөшөлт авчихдаг шүү дээ. Тэгэхээр энэ замчих ухааныг эзэмшсэн байхад байнга нуруугаа ингээд хөдөлгөөнөө нурууны толгуурыг зөв авснараа чөлөөлөд урт хугацаагаар хөдөлмөр хийх чадвар өссөн шүү дээ. Энэ чинь зүгээр суур ухаан нь байхгүй. Дараа нь энийг зэвсгийн эрдэм болгож болно, инхийн эрдэм болгож болно. Зүгээр биеийн тамир юм. Тийм байна. Ухамжтай. За тэгээд энэ унаж сургана, замжид сурна гэдгийн дараа уярд сурах гэдэг асуудал байгаа. Уярд сурна гэдэг нь. Шүрмэсний уян хатан байдаг. Шүрмэсээ сунгаж юу? Шүрмэсээ сунгана. Энийг болохоор зүгээр сайхан дээс огтолж аваад хүүхдүүдийг наадуулаад мөлхүүлээд идэг. Тэрүүгээр бүгд л мөлхөж тоглолдог.
гэдэг хонхтой уяанууд ингээд гадаа зиллээ тавьчихна. Хонх дуурахгүй дундуур нь мөлгөж тоглодог байхгүй. Тэгээл уярч. Ухамжтай. Толгой орох мөр эргэх зайтай. Ингээл олон хонх зүүчих. олон нөгөө нэг дээсээ аалцны тор шиг нэгчээд Намхан дуу те. Ингээд ширж байгаа л. Тий. Өндөр өсөрч орохч мөр байгаа тэр өгөрч. Доогуур нь мөлхөн, дундуур нь гарна, дээгүүр нь өсөрж орно. Тэр чин тоглоом байхгүй. Доор нь хідэн сайхан виски тавьчихна. Тэгээ тэрүүгээр чи ингээд хүүхдүүд чинь тоглоод байдаг байхгүй юу? Ойлгож байна уу? Ойлгож байна. Зугаа олох маягаар л хийчих. Зугаа олгоод тэ. Тэрийг бол заавал багш хэрэггүй. Орж ирэхээр жоохон тоглоом гэсэн нэрхалтай. Чадах юм бол энэ чихрийг авгаа жоохон ордоггүй нөхрөөд л ингээд буурам тавьчихна. Тэгтээ энийг чи яг амаараа энэ төр гээд гарын хойно нь хүлчихнэ. За тэгэхээр нэг гараа хойноо барьж байгаа нөгөөдөл чи далаараа мөлгөн энэ төр гээд хөдөлгөөний жоохон өөрийнх нь биедэн дасгах нэ. Тэгээ иймэрхүү байдлаар шөрөмшийн уяраачт. Хөдөлгөөнд дундаа. Энэ байхад одоо тэгээд энэ 3 суур байхад дараад нь ямар ч зэвсгийн хүн хүүхдүүдийг авсан. Эрдэм сургах суурьтай, бие хаатай, оюун санаатай л байдаг. Тийм энэ 3 бол яг зайлшгүй суурь юм байна. Энэ 3 бол одоо ямар ч отогт байдаг. Одоо заавал хүүхдтэй хийлэгдэг тэр нэг ёс зүйн аханд. Дээрээс нь барилдуулна. Угаасаа бүгд л барилдаж үзсэн юм чи. Өн хүртэл эрхлүүлэгтэй хүүтэйг нь наадна шүү дээ. Тий. Энэ амар амгалан байдал аюулаар солигдоход хэрэг болдог эрдэм юм шүү дээ. Ухамжтай юу? Ухамжтай. Тэгэхээр ерөнхийдөө би тэгж ойлголоо. Энэ 3 дээрээ тулгуурлал цаашийнх нь зэвсгийн эрдэмийн өөрсдийнх нь тохирох хэмжээнд тааруулаад сургаад явчихдаг байсан юм байна. Тий. Элдэн байна уу, жадна байна уу? Тэгээ энэ бол аль ч зэвсгийг агсахад хэрэг болдог. Биеийн тулгуур хөгжлийг тэтгэгч хөдөлгөөнүүд. Тийм байсан. Тэгэхээр энийг одоо нэг бидний зэрхийлэх сонирхолтой отог аймаг улс үндэстэн хүрэн тогтолцоо нь ирээд харахад зүгээр наадж байгаа хүмүүс шиг харагддаг. Энэ нь өөрөө одоо тогтолцооны хувьд бид цэрэг бэлдээгүй хүүхэд тоглуулж байгаа юм бид харагдсан шүү дээ. Тэгэхээр нөгөө хар авахулдаг. Яг наривчлсан цэргийн бэлтгэл дээрээ ч юм уу одоо энэ зэвсгийн эрдэм дээрээ яг тийм Монгол арга барил тийм устдаас онцлог тийм аргууд байгаа юу? Байсан уу? Одоо Европ ч юм өөрөөс орнод сайн мэдэхгүй байгаа хэрэг. Гэвь мэднэ. Европод яаж угаасаа цэрэг бэлдэж байгаа ойлгомжтой байдаг. Манай дээр ойлгомжгүй байдаг гэдгийг л би анзаарч байсан. Одоо алт улсад байна шүү дээ. За. Тарин талбай дээр байдаг хэдэн өгөөдийг авчирал модон сэлмэр өөдөөдөөс нь завчуулаад байдаг байхгүй. Манайд яг ийм ойлгомжтой үзэгдэл байхгүй. Яагаад гэж бид нар чинь хэрвээ цэргийн бэлтгэл хийвэл нэг устгалд орох аюултай хар нөмөргөнд амьдарч исэн хүмүүс шүү дээ. Яг тэр үедээ. Тийм бай. Бөөр өгөөдгийн үеэс л ингэж цэргийн бэлтгэл хийж эхэлсэн. Тийм баг. Тэр та нарын үед бол ерөнхийдөө болж өгвөл цэргийн бэлтгэл хийж байгаагаа нууж яаж тоглоом наадгаа яаж суур байц байх уу гэдгийг л анхаарал өгдөг юм да. Ер нь гадагшаа биш өөртөө л нэг авж үлдэх тал дээр хэцүү байсан үе үсттэй тий. Тийм. Одоо авж үлдэх тал. хамаг Монголын хамгийн доод цэг, их Монголын хамгийн суур цэг шүү дээ. Тэр үеийн хүмүүс учраас нэг амьдрал нэг иймэрхүү. Хэрвээ бид нэр цэргийн бэлтгэл хийх юм бол бүгд их хүчээр дарчих гад байдаг. Тэгэхээр дарагдахгүй тул зүгээр амьдрч байгаа хэдэн мангуу мэд тоглоол, наадаа, лидэл уугаалгаа мэд бусдын нүдэнд харагдахыг хичээж ирсэн юм байна. Тэгэхээр өгөөдөө хаан тулуу игээд цаашлаад Хувлаа хааны үе харьцангуй их болоод ирж байгаа хгүй юу? Өстөнгүй болоод бэлтгэлүүд гарч ирсэн байна. Нийтийн бэлтгэлүүд гарч ирсэн байна. Тэднэрт яагаад бэлтгэл хийх шаардлага гарсан гэхээр хартанг сургаж эхэлсэн шүү дээ. Ойлгож байна уу? Өөрийн Монгол цэргээр биш, хүний цэргээр хүнийг олох хэрэгцээ байсан болохоор тэдний чинь жигдэл гэж тэр одоо танахаар суурин эрийн шилд ойрхон цэргийн эрдэм гарч ирж байгаа. Яг манай цовир нүүдэл чинь буюу өөртөө отог нь хөх толботон дураа хөгжигч нарт бол тийм үзэгдэл байгаагүй. Хөхнүүдэд хараг эзэгтэн дагдсан орж ирэх цагаас тэдний чинь жигдлэж эрдэмт цэрэг болгонод
Тэгэхээр чин тариан талбай дээр болгосны давжаан дээр өссөн хүүхдүүд чи ямар юмныхан би яа байх вэ? Тий. Тэгэхээр чин чангараагүй л байгаа шүү дээ ядаж. Тэгэхээр чин тэднэр чин ядаж хүний тоод өргөхийн тулд бэлтгэж эхлэхгүй юу? Одоо Чингис хааны хожоонаас өгөөдөг цагаадаг ингээд одоо эцэгтэй зөвлөж байсан идэр цагаас эхлэхгүй юу? Манай Тэмүүчин чин тэр нас удал болсон юм чи миний өвөд хийгээ сууж байгаа шүү дээ. Амьдч гэсэн. Тий. Ойлгоно уу? Ойлгож байна. Нөгөө хүүхдүүд нь өөрөө өөртөө цариг бий болгохын тулд эхлэхгүй юу та? Жаавах нь. Ухаж байна. Гэхдээ суур байсан учраас ухаан боловсруулж болж байгаа. Суураа бид нар ил тод зарлаагүй болохоос биш байж байсан зүйл юм. Ухамжтай байна. За, ингээд амас хий да. Дуудлага ирээд ах шиг байна. Юм асуух гэдэг.